Өглөөний мэнд. За шинэ оны өмнө энэ нөгөө проект сайт гэж нэрлэдэг сайтнуудынхаа дүгнэлтийг оруулъя. За энийг бол би ер нь ойрон хэдэн сар ерөөсөө дүгнэлт оруулаагүй. Проект сайт гэхээр гол төлөв нөгөө юуны социалны сэтий гэж хэлдэг олон нийтийн сүлжээнд ажилладаг сайтнуудыг хэлдэг. За энэ өрөвлөөр дандаа авдаг байсан, одоо доллараар авдаг болсон. WebMoney гэдэг олон улсын онлайн төрөгч рүү гаргаж аваад WebMoney-гаас долларын карт руу шууд гаргаж авдаг ийм сайтнууд. За гол төлөв Оросуудын ер нь бол энэ проектуудын үндэслэгч нар нь дандаа Оросууд байгаа. Тэгвэл энэ сайтнууд ерөөсөн бараг 5 жил болж байна. Ямар ч асуудал байхгүй. Тэгэхээр энэ англи хэлэн дээр тавьж байгаад ч юм уу эсвэл орос хэлтэй хүмүүс бол орос хэл дээр нь тавьж байгаа. Ажиллаж болно. За энэ би одоо ямар ч байсан цагийн боломжгүйгээс болоод ердөөсөө 6 сайт дээр л одоо ажиллаж байна. За 6 сайтнаас эхний энэ 3 нь бол ерөөс ажиллаад байх юм байдаггүй. Энэ 3 дандаа энэ дээд талын браузер дээр зөвхөн суулгаад орхичдаг. За жишээлбэл энэ teaser fast гээд энэ teaser busy гээд энэ болохоор дараагийн ADV profit гэсэн. За эднэр дээр бол ерөөсөн браузер дээрээ суулгачаал намайг бичлэг хийж явах үед хүмүүс харсан байх. Ингээд жижигэн рекламнууд энэ тэнд гарч ирээд идэг. Тэр маань одоо нэгсэнд ажиллаж байгаа гэсэн үг. Энд бол тэгэж гар оролцоод байх юм ерөөсөө байхгүй. Компьютертэй хүмүүс бол ерөөсөө дандаа компьютер дээр суулгаад ингэж байждаг гэсэн. За энэ 25 өрөвөл болгонгууд нь татаж авдаг. Ямар ч асуудал байхгүй. За энэ бол бүр автоматар ордог. 15 өрөвөл болгонгууд нь автоматар татаж болно. За сүүлийн үед бас нөгөө доллараар татдаг болоод байгаа. Энэ бас за энэ өрөвлөөр татаж болно, доллараар татаж болно. За энэ дээр яг ганц нэг юм нэмэгдэлцээ даалгаврууд байдаг. Жишээлбэл энэ юу яах? Одоо жишээлбэл ингээд юу үзэх гэсэн. Видео үзээд 15 секунд видео үзээд 4 копег авдаг ч юм. Ийм нэмэгдэл даалгаврууд байдгийг. За биднэрт болохоор энэ үзэж байгаа видео нь бол онц сонирн биш. Хамгийн гол нь энэ видеог үзсний юуг л энэ 4 копегийг л авах нь гол чухал. Тэгэхээр энийг бол хүмүүс тийм голдуу тийм казино тоглоомнууд байдаг. Ер нь бол би казино тоглоомд орохыг хинт ч зөвлөдөггүй. Тэр ер нь бол азартны тоглоомнууд дэмий. Биднэрт бол энэ 12 копеек нь л хэрэгтэй. Тэрнээс биш тэр юу сурталчилгаан бол нэг онц биш. За энэ дээр болохдоо зэрэг ойлгож байгаа. Нөгөө жишээлбэл энэ ганц даалгаврыг л хэлээд өгөө. Жишээлбэл лайк снеговик гэж байна. Энэ дээр одоо жишээлбэл Instagram-тай хүмүүс бол энэ снеговик дээр лайк дарах даалгавар гэсэн үг. Тэгээд лайкийн дараад би 75 копеек авна гэсэн. За ингээд хурааж агаад энийг 100 рубль болохоор нь татаад авчдаг. Энэ бас яг адилхан. За би саяхан эндээс юу татаж авсан. За одоо энэ дээр гарч ирж штэ хардаа энэ. Эднэр болохоор энэ нөгөө компьютер дээр суулгацсан даалгаврнууд. Ингээл гарч ирээл өөрөө нөгөө санаандгүй энэ компьютер дээр юм хийж яхад кино үзэж яхад ч юм ингээл энэ тэнд гарч ирээд л идэг. За дараагийн сайт нь болохдоо зэрэг энэ нөгөө Facebook дээр ажилладаг сайт. Facebook дээр юу яадаг? Лайк тавьдаг эсвэл групп дийсдэг ийм сайт. Гэхдээ энэ дээр би яагаад энэ private service гэдгийг гаргаад тавьсан гэхээр түрүүний ганц нэг хүмүүс жоохон алдаатай юмнууд их хийсэн байлээ. Яагаад гэвэл бид нэр исполнитель энэ ямар ч сайтын дүрмийг бид нэр чанд сахих ёстой. Одоо энэ групптэйгээр харж байхад ч гэсэн ерөөсө дүрм гэдэг юмыг мэддэггүй юм байна. Тэгэл ордоо ерөөсө ямар ч сайт, проект сайт ч байсан гэсэн, крипто сайт ч байсан гэсэн ерөөсөө BTC сайт ч гэсэн нэг IP адреснаас нэг л аккаунт байх хэрэгтэй. Нэг л Gmail хаяг байх хэрэгтэй. Хэрвээ
нэг IP адреснаас л 3 4 аккаунт юм уу эсвэл нэг Gmail адреснаас 2 3 аккаунт л бүртгүүлэх юм бол тэгэл ерөөсө шууд бан. Энэ бол ерөөсө 100% дөрөв. Энэ сайтад ажиллаж байгаа хүмүүс. Одоо би сайт дээр бирж дээр ажиллаж байгаа хүмүүсийг харсан чинь л ерөөсөө өстой нэг холиан пандангийн хутгана гэж л болж шин. Нэг IP адреснаас аавыгаа, ээжигээ, өвөөгөө, эмээгээ, ахыгаа гिचийг тэгж болохгүй шүү дээ. Тэр сайтын хүмүүс гэдэг чи ямар ухаан муутай хүмүүс биш дээ. Тэд нар чинь бүгд харж байгаа, бүгд мэдж байгаа. Нэг Gmail адреснаас гэтэл 2 3 аккаунт хийж байгаа шиг. Нэгийгээ буруу хийгээл нөгөөх рүүгээ нэгийгээ буруу хийсэн дахиад бүр шинээр бүгдийг хийх ёстой. Тэгэл бүгдийг баанлуулаад бүгдийг одоо жишээлбэл аккаунтаа хаалгаад тийх шаардлага юусоо байхгүй. За энэ дээр гэхдээ л одоо жишээлбэл Facebook-ийнхаа нэр авг нь байх ёстой, аватар зурагтай байх ёстой, найз нартай байх ёстой. Тэгээд нөгөө юу н пост нь хаалттай биш байх ёстой гэсэн дүрмтэй. Тэгэл тэр дүрмийг барайл явах юм бол энд хэдэн ч өрөвл хийх боломжтой. Тэгэл лайк тавиал за хэрэгтэй биш юм байвал яг групп дийлсэхгүй гэж олон их олон групптэй болчиход байвал тэгэл лайк тавиал постн дээр нь лайк тавиал ингээл яваад өрөвл олдог. Энэ эдгээр ердөөсөө бүгд адилхан. Ямар ч сайтнууд яг л нэг л ижил дүрмтэй. Энэ дээр л чи бүртгүүлсэн болвол тэр бүртгэлээрээ л ажиллана гэсэн үг. За тэгээд эднэрээс web money гэд би миний бичлэгнүүд байгаа. Энэ хідэн сайтнуудаас эднэр бол бүгд өгж байгаа, бүгд найдвартай. Өөр 2 3 сайт би бас бичлэг оруулж ирсэн. Би тэдэр дээрээ зүгээр л ерөөсөө л надад ямар ч тийм нөгөө цаг хугацаа гарахгүй байгаа учраас төр зөөр одоо ажиллахгүй байна. Яг хаяа орчод байгаа л да аккаунтаа хаахгүй тулд. За хамгийн голлж ажиллаж байгаа миний 3 проект нь энэ байна. 3 энэ юун дээр суулгадаг сайт нь энэ байна. Энэ дөрөвдөх нь энэ нэггүй шүү дээ би. Энэ server гэсэн. Энэ дөрөвдөх нь юм байна. 4. За энэ болохтой зэрэг бас л яг адилхан. Бас юун дээр компьютер дээрээс суулгачаал тэгэл юу яагаад яваад байдаг гэсэн. Бас нэг 15 рубль болохоор татвал юм гэсэн. Тэгээд бас энэ дээр даалгавруудтай. Би энэний тухай бүр айгүй тодорхой бичлэг хийсэн учраас сайт болгоны бичлэгийг хийцэн баа. Тэгэхээр энэ тараа выполнение задание гэдэг дээр нь бас яг энэ дөрөвчиг шиг чинь эднэрийг хийхгүй ч байсан болно. Эднэр нь энэ юунуудыг үзэл, видеог нь үзэл 15 секунд үзэл одоо 4 кп 9 кп. Тэгээ хүмүүс тэгээд энэ бол одоо юу гэдэг хэтэрхий хямдхан байна гэлдэгдیں۔ Тэгэхээр чи одоо энээс нэг 20-ыг, энээс нэг 50-ыг, энээс нэг 10-ыг, энээс нэг хэдийг ч гэдэг одоо жишээл 60-ыг ч гэдэг юм. Энээс 100 гэл, энээс 50-ыг гэл ингээл татаад яваад байхлаар сардаа бол айгүй хөөрхөн авчдгийг. Яг байнга ажиллаа л гэвэл. За ингээд өнөөдрийн энэ хамгийн одоо юу гэдэг энэ 5 жил болж байгаа 14 оноос хойш ажиллаж байгаа энэ сайтнуудын тухай танилцууллаа. Энэ сонирхолтой хүмүүс нь ажиллаараа яг орос хэлэхгүй гэж энэ дээр нэг жоох орос хэлгүй бол хэцүү. Гэхдээ одоо ямар ч гэсэн Google орчуулаад ч юм уу тэгэл эхлээл нэг учраа олцгол юм бол тэгэл айгу амархан гайгүй яваад чинь. Эхэндээ энд бол яг зарим хэцүү юмнууд байд юм л да. Гэхдээ энд Instagram-ын ажилнууд бол аюу хямдхан. Одоо энэ жишээлбэл гэхэд чинь дагаал 60 кп авна гэсэн үг байна шүү дээ. Зөвхөн энэ Instagram-ийнх нь дагагч болоод 60-ыг авна гэсэн үг. Тэгээ зарим нь бол хэцүү л дээ хэл мэдэхгүй хүн. Зарим нь бол дайчгүй хийгээд иж болохоор. Тэгэл 100 рубль болгонд нь гаргаад авчихдаг. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Би нэг өнөөдөр амжихгүй маргааш нөгөө PTC сайтынхаа бичлэгийг оруулна. PTC сайт маань харин жоохон сэтгэл санаагийн минь их зовоож байгаа. Яагаад гэвэл зарим нэг нь скам байж магадгүй байна. Зарим нь захиалчид өгөхгүй л байгаад байна. Зарим нь апдейт хийгээд л байна. Одоо ерөөсөө 2 энэ оны дуустал апдейт хийнэ гэж байгаад байна. Тэгэхээр тэрэн дээр нэг жоохон тийм сэтгэл дундуурхан байна. За энэ рублийн долларын энэ хэдэн сайт бол ямар ч асуудалгүй шинэ он дуусгах юм. За ингээд миний сайтыг дагаад асуултууд байвал асуугаад лайк тавиад тэгээд энэ сайтуудад бүртгүүлээд ажиллаж болно. За өнөөдрийнхөө бичлэгийг ингээд дуусгая.